Happy Bear podcast-ийн үзэг сонсогч та бүхэндээ энэ өдрийн одоо мэндийг хүргэе. Энэ удаагийн ячнаар Ganabel Institute-ийн бизнесийн зөвлөх амар санаа багштайгаа одоо ярилцахаар бэлэн болсон байна. За бид тэрийн өнөөдрийн одоо ярилцах сэдв маань бизнесийн одоо хөтөлбөрийн талаар ярилцсан. За бизнес эрхэлж байгаа одоо хүмүүс нийтлэг одоо тулгардаг асуудлууд одоо ямар байна? Тэрнээс хэрхэн одоо яаж гарах уу гэдэг талаар та яриагаа хэлнэ. За баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Ganabel Institute бол Happy Bell гэдэг подкаст эхлээд одоо 3 дахь сэдв рүү орж ирсэн тийм ээ. Тэгэхээр энэ удаагийн сэдв маань өөрөлдвөл бизнесийн хөгжил хэрхэн яаж хөгждөг тухай ингээд ярих гэж байна тийм. За тэгэхээр өөрөө чи ихний асуудал их чухал асуул. Бизнесийн одоо хөгжлийг одоо бизнесийн хөгжил гэдэг асуудал дээр бол маш олон хүндрэл бэрхшээлүүд тулгарч идэг. За эхний ерөнхийдөө суур асуудлуудаа ярина тий. Дараагийнх нь хөдөлгөөний бизнесийг хөгжлүүлээд аваа явж явах үед тулгамжаар асуудал үүсдэг. Тэгээд бизнесмен бас тогтворжоо дараагийн шатнд гараа томорч өгнө дараагийн шатнд хүндрэл бэрхшээлүүд тулгардаг. Ер нь бол бизнес хийж явахд бол хүндрэл бэрхшээлгүй цаг мөч бол байхгүй л тий. Тэгээд суур асуудал одоо эхнийх нь одоо бизнес хийгээд анхны одоо энэ сэтэл гаргаад би өөрөө гойдааж тий ийм ажиллагаа хийгээд эхлэхдээ хүмүүс бол нэг иймэрхүү зүйлүүдэд илүү одоо алдаад байдаг гэж. За энийг ч гэсэн бас судалгааны байгууллагууд энийг олонтоо ингэж дурдж хэлдэг. Хүмүүс бол ингээд юу хийх вэ гэж хайдаг гэж байгаа. За одоо чи худалдаа хийх, үйлдвэрлэх, үйлчлэгээ явуулах уу гээл тийм ээ. Тэгээ тэр нь бол дийлэнхтэй бол өөрсдийнхөө нэг урд нь хийжсэн ажил дээр тулгуурлаж бас тодорхой хэмжээний ур чадвар үзсэн хүн байна шүү дээ. Янз бүрийн хүмүүс. Тэн дээрээ тулгуурласаа би иймэрхүү чадвар байгаа юм чинь ийм хийчих гэдэг маягаар ерөнхийдөө эхний нөө юу хийх вэ гэдэг зүйлээ асуултанд хариулт гэж байгаа. Дараачийн асуулт нь бол энийг хэрхэн яаж хийх вэ гэдэг. Хэрхэн яаж хийх вэ гэдэг эхлэхээрээ дийлэнхтэй тэр хүмүүс маань хүмүүс бусад хүмүүс хэрэг яг энэ бизнесийн үйл ажиллагааг хэрхэн авч явж чинь яаж зохион байгуулж гэдгийг ерөнхийдөө ажигладаг хавддаг. Тэгээд хийгээд гэхээр ингээд дөөрөждөг. Дөөрөждөг гэсэн. Тэгэхээр яг энэ хоёр асуултаас гадна энэ хоёроос бүр өмнө тавигдах хэвээр нэг асуулт байгаа. Тэр асуулт нь болохоор би хин бэ гэдэг асуулт. Би юу хийвэл одоо дач чадaltaй байх вэ? Миний хийж байгаа зүйл надад одоо ямар үн цэнтэй байх вэ гэдэг. Яг энэ асуулт бол яг хамгийн ихний суур асуулт байх хэвээр гэж байна. Тэгэхээр бизнесийн салбарт одоо амжилт гаргасан бизнесээ томруулж чадсан хүмүүс бол дийлэнх нь энэ асуултан дээр маш сайн хариулж чадсан юм шиг байна. За жишээлбэл би бол ингээд бизнесийн зөвлөх хийдэг. Менежментийн багш гэдэг тийм ээ. Энэ бол яг би байхгүй. Энэ хийж байгаа зүйлсээ би одоо баяр ёслол авдаг. Энэ хийж байгаа зүйлээ дуртай гэсэн. Энэ хийж байгаа зүйлээ мөнгө олдог ч олдгүй ч энийг хийсээр л байх бол. Яг бол энэ бол над хүн зүйтэй ажилласан. Тийм. Зарим хүмүүс бол үйлчлэгээ хийдэг. Үйлчлэгээ үйлдвэрлэл хийдэг. Хийж байгаа зүйл нь тэр хүмүүсийн одоо яг үн чанар өөрийнхөө яг дотоод одоо ихтгэл мөшгөө дагуу хийж байгаа чинь тэр нь аюул сайхан нийцтэй байхгүй. За тэрнийхээ дараа мэдээж хоёр дараагийн асуудал чухал юу вэ гэдгийг яаж хийх вэ? Одоо нэг бизнесийн санаа гараад тэгээ тэрийгээ ер нь бол анхлан одоо бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд за нэг 3 жилээр ч юм уу 5 жилээр ч юм уу төлөвлөөд яг тэр төлөвлөгөөнийхаа дагуу одоо гүйцэтгэл маань одоо яг ямар төвшөнд байна уу гэдэг дээрээ хариуцлан одоо тооцоолоогүйгээс 1 жил 2 жил яваад за ер нь бол хэцүү юм байна гэд бэрхшээлийг одоо илүү төлхөө харчдаг юм уу гэдэг ажил. Надад ч гэсэн тийм зүйл бас тулгарсан л та. Ер нь бол болчих юм байна, гэх юм байна гэж бодоод нэг жижиглэн болон бөөний худалдааны төв би нэрхэж үзчихсэн. Жил гаруй хугацаанд орлого мөнгөний хувьд боломжийн байсан. Гэхдээ нөгөө бүх ажил руугаа нөгөө өөрөө орчдөг. Цэвэрлэгчээж хийж ин тэгэл хамгийн эрт дэрэн тэг ороод тэгээд сүүлдээ тэндээсээ нөгөө нэг юу яасан юм да. Кап авах болоод таны саяны нөгөө хэлдгээр happy яг би яг юу хийвэл илүү их одоо хааж жаргалтай байна гэдгээ сайн уу судлаагүй өөрийгөө нэг сайн таних үгээс бас тийм бас асуудал бас тулгарч байсан. Тэгээд яг над чиг одоо анх те ямар ер нь болох юм байна гэд бизнесээ эхлүүлсэн хүмүүс та яг ямар зөвлөгөө өгөх вэ? Юун дээр илүү анхаарах?
За яг саяны 3 суурь асуудалтай аягүй сайн. За жишээлбэл тэр сайн асуулаар хариулсан байж үзье тийм ээ. Одоо бол би яг ийм ажлыг л надад одоо би муу юм аа. Энэ хийж байгаа зүйл миний дотоод итгэл үндэс дотоод үндээр нийцэж байна гэд. За тэрийгээ сайн хариулаад хийх зүйлээ олоод ингээд. За 3 дахь асуудал аягүй чухал байгаа. Ялангуяа энэ бол стратегийн шин чанартай асуудал тохиол хэрхэн хийх вэ гэж. Хэрхэн хийх вэ? Тэгэхээр хэрхэн хийх вэ гэдэг нь болохоор асуулт нь яаж хүмүүс гэж хариулж байгаа юм. Хүмүүс яг юу хийгээд байгаа гэдгийг ажиглаж чад дураад хэлдэг. Тийм харин. Тэгэхээр нөгөө явцын хүрээнд бол нөгөөх нь хид хідэн хүндрэлтэй тулгарч байгаа. Яг тэр салбартаа бизнес хийж байгаа их олон байгууллагууд яг үйл ажиллагааны жигд адилхан болчихдог. Бүх процессууд нэг адилхан болчихдог гэсэн. Өөрийн нөгөө ялгарх онцлог одоо ялгархтай дифференшиашн гэдэг ялгарх онцлог гэдэг зүйл нь байхгүй болчихж байгаа. За тэгэхээр энэ яг юун дээр очиж байгаа гэхээр хэрэглэгч нар за жишээлбэл худалдаа гэж харж байна тийм. За нэг дэлгүүр байлаа гэж. За тэр бүс нутагт тэр район яг тийм 5 жилийн дэлгүүр байв. Яагаад заавал танаа дэлгүүр орох ёстой гэж. Тэгэхээр энэ яг юунд очихээр өрсөлдөөний тийм ширүүн орчинд яваад орчиж байгаа. Энийг нөө мэрэгжлийн хэлээр улаан тэнгис гэж хэлж байгаа. Улаан тэнгис гэдэг нь болохоор стратегийн одоо шинэ ухаанд юу гэж хэлээд байгаа гэхээр бүх бизнесүүдийн суур одоо загвар нэг ижилхэн болчихж байгаа. Тэгэхээр нөгөө тал нь бизнесүүдээр ямар байдлаар хүндрэлтэй байдал руу орж эхэлж байгаа гэхээр нөгөө үнэ болгох. Эсвэл маркетингээр илүү мөнгө зарах. Ийм одоо шийдвэрүүд гардаг байхгүй. Жишээлбэл илүү их маркетинг хийх гэсэн. Илүү их маркетинг хийгээд гэхээр нөгөө зардалд орно шүү дээ тийм. Эсвэл тэр 5 дэлгүүрээсээ манай дэлгүүр хамаагүй хямдхан байя гэдэг маяг тавиад өгчдөг байхгүй. Тэр одоо дүүрэгт байгаа хэрэглэгч нар бааш худалдаа авагч нар. Тэр хүмүүст яг ямар асуудлууд байна? Тэр хүмүүсийн ямар сонирхлууд байна? Тэр хүмүүсийн яг тэр онцлогтон таарсан яг тэр үйлчлэгэнд хүрэх ёстой байдал дээлэнхтэй нөгөө дөрв маань юу гэж харж байгаа 5 дахь нь болоод өөрөө дэлгүүрээ нийцдэг. Тэгэхээр нөгөө санхүүгийн нөхцөл байдал маань хүндэрчиж байгаа. Хоригдлол үүсэх боломжгүй болчихно гэсэн. Хоригдлол үүсэх боломжгүй болоод тэгэхээр нөгөө бизнесмен хөгжлийн шатанд гацчихна гэсэн. Тэгэхээр боломжийг явж эхлээл жилийн дараа нөгөө яг үнэлтэд бүх үйл ажиллагаанд оролцоод бүгдийн өөрийн гаргаж хийсээр байгаа нөгөө хүмүүс маань ядартай, заалхахтай, зүцдэг, тэг хийж байгаа ажлаас нь яцдаг гэсэн. Тэгэхээр юу ч анхаарах хэрэгтэй гэхээр хэрхэн хийх вэ гэдэг асуулт байна. Хэрхэн хийх вэ гэдэг нь яг стратегийн шинж чанартай асуудал. Хэрэглэгчдэд дүүрэг тэр бүс нутгийн хэмжээ яг ямар хэрэглэгчнэр байна. Тэр хүмүүс нь ямар хаана байгаа, ямар орлоготой байгаа, ямар зан төлөвтэй юм, яг ямар зүйлийг хүсэж байгаа юм тийм ээ. Тэр бүх зүйлийг нэрээр судлаа. Тэн дээрээ таарсан өөрийнхөө онцлогтой дэлгүүрийг нэ. Жишээлбэл одоо 4 дэлгүүр маань нийтлэг одоо хүмсэн дээр аваад нийтлэг бараа бүтээгдэхүүн байж үзэл та одоо бүх дэлгүүрүүд дээр байдаг шиг адилхан. Тэгвэл магадгүй 5 дахь дэлгүүр нэвэл одоо эрүүл хоолтыг хүсэж байгаа хүмүүс байж болно шүү дээ. Тэр дүүрэгт эрүүл хоолт, эрүүл мэндэд анхаарч байгаа хүмүүс явуулсан дэлгүүр байж болно шүү дээ. Одоо илүү нэг эко бүтээгдэхүүнүүдийг тавьдаг. Тэ? Тэр нь болохоор яг тэр дэлгүүрийг чинь зорж авах хэрэгтэй байхгүй. Энийг нөгөө бизнесийн онцлог гэж байна. Энэ онцлогтой байдал маань болохоор өрсөлдөөнөөс одоо сугарч харах. Өрсөлдөх бүр цаашдаа өрсөлдөх шаардлагагүй. Одоо яг тэр нөгөө тодорхой бүс нутагтаа аваад өрсөлдөх шаардлагагүй. Нөгөө дөрвөл хооронд өрсөлдөнө. Тэр дөрвөл хооронд өрсөлдөж байгаа тэр тодорхой хэмжээний хэрэглэшин сегментэд очиж нөгөө юугаа хийдэг. 5 дахь дэлгүүр болсон чиний дэлгүүр бол яг тэр эрүүл хоолтын анхаардаг, эрүүл мэндийг дэмждэг хүмүүс зориулж учраас тэр хүмүүс маань нөгөө дөрвөлгөө тань дээр л юм гэсэн. Дараа дэлгүүрүүд гэсэн. Энэ нь өөрөө бизнесийн ашигт ажиллагаанууд байдаг. Ашигт ажиллагаа маань өөрөө бизнесийн дараа шатнд систем бий болгож бүрдүүлэхэд ажилладаг. Тэнд бол бүх зүйл өөрөө тодорхой хүмүүс албан тушаал тэрийг хэрхэн яаж хийх вэ? Бүх зүйлийг системчлээд хийх гэсэн. Тэрийг ер нь одоо ингээд би энэ үнцгээс харахад одоо тухайн одоо бизнесийг эхлэхээс өмнө одоо наривчлан тийм ээ төлөвлөгөө гаргаад
Ятлан одоо санхүүж гэдэг тийм юм би байгаагүй. Өөрөө нөгөө бүх юмыг гардаад, өөрөө кассан дээрээ суудаг, өөрөө нөгөө ажилчдаа ингэж зохион байгуул хийжсэн. Тэгээд энэ бас нэг ажиглагдчихсэн юм болохоор хүний нөөцийн асуудал айгүй чухал юм билээ. Гайгүй нэг хүнийг сургаад 2 3 сар ажиллуулж идэл нөгөө маань цалингаа аваад 2 3 хоногор алга болдог ч юм уу тий. Тэгээ энэ та хүний нөөцийн асуудал дээр юм яаж ажилчдаа ер нь одоо энэ томоохон одоо тий бизнес эрхэлж байгаа хүмүүс маань тогтоон барьж чаддгийг энэ тал дээр таны бодол. За тэгэхээр том компанид одоо нэг янз асуудал хүний нөөцтэй холбож байгаа. Одоо хоёулаа нөгөө үүсгэн бий болж байгаа нөгөө төрөний жишээг өргөжлүүлээд хаад чиний жишээндээ тийм ээ. Яг хүний нөөцтэй холбоотой надад хүндрэлүүд учирсан гэж ярьж байна тийм. Яг үнэн. Яг энэ цаг үе бол өдөөсөө хүний нөөцийн хомсдол бол ер нь аюу дэлхийн нийтийн асуудал болж ирсэн байгаа. Тэгэхээр одоо ажилтнууд маань шинэ үеийн хүмүүс баггүй. Шинэ үеийн залуучууд. Тэр хүмүүс бол өмнөх үеийнхээс өөр хүмүүс болж ирсэн гэсэн. Өөр бодол санаатай, өөр ихтгэл хэмжлэлтэй, арай нэг өөр хүмүүс. Зэд үеийнхэн гэж ярьдаг. Зэд генерашн. Тэгээд яг энэ хүмүүсийг яаж удирдах вэ гэдэг арга зүй чи судлах хэрэгтэй болж хурж ингэж байгаа. Одоо салбар болгонд бизнес хийж байгаа, эхэлж байгаа хүмүүс тийм ээ. Доороо хүмүүс авч ажиллах гэж байгаа хүмүүс бол тэр залуучдыг авч ажиллаа. Тэр хүмүүс бол илүү тэр ирээдүйд итгэсэн итгэлтэй байх хэрэгтэй. Тэгэхээр зорилгоор нь удирдах гэж яриад байгаа. Зорилгоор нь удирдах гэх. Зөвхөн одоо нэг ингээд өнөөдрийн цалин хараад байж байгаа тохиолдолд тэр хүн цаашдаа энэ бизнесмен яаж томдох юм. Тэ? Энэ хаагдахыг бодоход тэр хүн яагаад заавал чиний хажууд байж нэг чамаас цалин авч явах хэрэгтэй болж. Болоод хажуудлах нь ороход бүрэн боломж байгаа байхгүй. Жишээлбэл тийм ээ. Тэгэхээр ердөөс ингэ солих юмуд бол эрчимтэй явагдаад байгаа. Тэгээ энийг болохоор нөгөө уламжлалт нөгөө менежментийн ойлголттой хүмүүс бол байж болохгүй буруу зүйл гэж авч үзээд байдаг. Чиний шинэ үеийнхэн гэдэг нь зэд үеийнхэн маань болохоор илүү их амбицтай хүмүүс болж байгаа. Гарч ирж байгаа байхгүй. Илүү амбицтай. Амжилт нь тэмүүл өмнөх хүмүүсээс илүү хүчтэй өрнөсөн. Тэгэхээр энэ хүмүүсээ удирдах, манлайлах, цоо шин арга зүй, цоо шин одоо ойлголт, ур чадварыг суулгах зайлшгүй хэрэгтэй болсон байна. Тэгэхээр шинэ үеийн бизнес эрхлэгч хүн хүний нөөцөө удирдах, манлайлах, шинэ арга одоо ур чадварыг өөртөө бий болгож одоо тэр чадварыг эзэмшиж тэр хүмүүс маань тэндээ тогтвортой ажиллаж тэр бизнес маань систем болж тогтох боломж өсч байна. Тэгээд багш саяхан одоо нэг жишээ кейс ярил л да. Манай нэг одоо барилгын юунд ажилладаг найз маань одоо 4-5 жил ажилласан ажилчдаа тогтвортой цаашдаа одоо 4-5 жил одоо манай компанид ажиллана гэж бодоод үйл хөдлөх хөрөнгө аваад өгч нэр дээр нь. Тэгээд тэр хүн маань ерөөсөө нэг хэдэн цар одоо ажиллаад ерөөсөө би ажиллаа гарахаа боллоо. Тийм тохиолдолд ер нь нөгөө хүмүүсээ урт удаан хугацаанд нөгөө байлгах юугаа хэрхэн яаж одоо уйлдуулах гэрээ одоо гэсэн ч юм уу тийм байдлаар яаж одоо орчин тогтнох удаан одоо байлгах боломж гарсан. Танай тэр танилын чинь одоо ажилтнтай байр өгсөн чинь гараа өгсөн. Байр авчаад гараа өгсөн юм байна. Яг энэ бол яг нийтлэг гарч байгаа юм байна да. Юу гэж хэлэх гээд юм ихээр хүний нөөцийн яг энэ тогтолцоо хүмүүнийг ажилуулах байгууллагын системийг бүрдүүлэх юм үйл явц бол маш их одоо шинэ хувьслын цаг үед орж ирж байна гэсэн. Яг энэс өмнөх нь бол 5 жил 10 жил ажиллах юм бол орон сууц орон сууцны дэмжлэг урьдчилгаач гэдэг бүр орон сууц аваад өгдөг бизнесүүд байгаа тийм ээ. Жишээлбэл энэ 4 жил тогтвортой ажиллаад энэ бүтээмж гаргах дараагийн 4 жил ингээд 8 жил ажиллах ингээд одоо голлох нөх кey төлхөр ажиллаж идэв шүү дээ. Тэдний харж үзэх юм хэвждэг байсан. Бас болдог байсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ цаг үе болохоор өөр болж ирж байна гэсэн. Илүү залуучууд нэг бас чухалчлахгүйгээр дараагийн шатны нэг бас сонирхож эхэлж байгаа байхгүй. Энтэй холбоотой нөгөө окр гэдэг нэг арга гарч ирж байгаа. Энэ бол яг хүний нөөцийн ялангуяа бизнесийн хөгжлийн бас дараагийн шатны шинжтэй харгачлал болж байгаа. Objective key result гэж окр гэдэг. Энэ бол ердөөсөө бизнес маань
ажилтан захирал гэсэн илүүтэй хамтлагч хэлбэр рүү орж гэлж байна. Хамтлагчд хэлбэр рүү орж гэлж байна. За ингээд ердөөсөө эцсийн дүндээ юу гэж ойлгох хэрэгтэй вэ гэхээр яг эдгээр зүйлийг судлах, ойлгох нь бизнес эрхлэгчдийн хувьд их одоо энэ цаг үед бол даруй авч хэрэгжүүлэх алхам байх хэрэгтэй л гэж хэлдэг. За тийм байна. Манай одоо подкастын зорилго маань happy bell гэдэг тийм аж аргалтай амьдрах. Тэр хүний одоо тийм аж аргалыг бодох тийм одоо гэр бүл, эрүүл мэнд, одоо ажил, тийм бизнес, санхүү, тэгээд найз нөхөд гэдэг одоо 5 үндсэн одоо тийм тулгуур балансалж одоо авч явах юм бол та аж аргалтай байна гэж үзнэ. Түүнтэй адилхан одоо бизнес эрхэлж байгаа хүмүүс маань одоо ямар тийм ээ хүчин зүйлүүдийг одоо тэнцүү баланстай авч явснараа бизнес нь одоо урт удаан хугацаанд хөгжлөх бол гэж та бодож байна. За мэдээж бизнесийг тогтвортой хөгжүүлэхийн тулд саяны нөгөө суурь асуудлуудаас гадна стратеги 100 оновчтой том явуулах буулгах тийм ээ. Энэ тухайн зах зээл дээр яг тодорхой тийм хэдлийн сегментээр онцлогтой бизнесийн одоо үйлчлэгийн бүтээгдэхүүнийг санал болгох тийм ээ. Энэ бол чухал. За хүн одоо өөрсдийнхөө хамт олноо багаа зөв хөгжүүлэх, зөв одоо менежментийн тогтолцоо нэвтрүүлэх тийм ээ. Энэ бол одоо энэ цаг үеийн тогтвортой үйл ажиллагааны чухал гэсэн байна. За хоёр за ингээ яриад бол маш олон зүйл байгаа даа тийм. Нэг зүйл байгаа даа санхүүгийн асуудал байгаа. Одоо байгууллагын санхүү шүү дээ тийм ээ. Энэ дээр ялангуяа за том байгууллагууд бол өөр. Би одоо энэ жижиг дунд гэж ярьдэн шүү дээ тийм. Арай хараахан томч удаагүй байгууллага тийм. Нийтлэг гаргаж байгаа нэг алдаа гэж хэлэх юм уу та тийм дутагдал байгаа даа. Манай захирлууд маань бизнесийнхээ ашгийг авчиад өөрийнхөө хувийн санхүүтэй утгачдаг. Яг бизнест ямар ашигтай ажиллаад байгаа. Яг өөрийнх нь одоо юу бол гэр бүлийнхэн санхүү яаж энэ нэг юм тоор яваад орчиж байгаа. Нийтлэг гаргаж байгаа ийм алдаанууд байгаа. Зүүн яах ёстой гэхээр бизнесийн зөвхөн цалин авах ёстой. Өөртөө цалин гэж бодож аваад тэр цалин өөрөө тусдаа ялах ёстой байхгүй. Өөрөөр байгууллагын санхүү гэдэг чинь зарлаа гаргаад цаана ашиг өгдөг. Ашигаа өөрөө дахиад нөгөө технологиос сайжруулах, менежментээс сайжруулах, байгууллагын системчлэг талын зүйл рүү хөрөнгө оруулж орох ёстой байтал нөгөө ашигаа явуулж өөрийнхөө хувийн одоо амьдралөө өөрийнхөө за тэр хувийн амьдрал орж авах бүр дийлэнхтэй боломжийн хэмжээнд ашиг өгдөг тансаг зүйл рүү хит их нөгөө авдаг байгаад байгаа. Тэгээд бизнес тухайн цаг мөчтэй ингээл яг тэр байгаа байран дээр л үлдчихдэг. Яг л тэрийг хийсэн. Гэтэл яг тэрийг буцаа сайжруулж чадсан бол ямар хэмжээнд том одоо бизнес нь тогтвортой хөгжүүлэх вэ тийм. Энэ дээр одоо бизнес эрхлэгчид дийлэнхтэй алддаг энэ жишээ байгаа. За үргэлжлүүлээд ярихад бол гэрээ хэлцлээ одоо хилцэл явуулах чадвар тутмаг байдаг. Хилцлийг бол ингээд маш амжилттай явуулж яг хилцлийг маш одоо мэржлийн түвшинд одоо өөрийн ур чадвар суулгах юм бол тэр маш олон алдаануудаас хэрэглэдэг. Энэ боломжууд хөтөждөг. Манайд бол энийг заадаг сурвалж юм уу, сургалт юм уу бол ховор. Тэр манай Ганадын институт бол энэ дээр одоо яг гэрээлцлийн сургалт зохион байгуулдаг. Тэгэхээр тэр сургалтыг орсон тэр ур чадварыг эзэлсийн дараа өөрийнхөө ажил дээр маш амжилттай одоо хилцлүүдийг явуулж бизнесээ одоо тогтвортой хөгжих боломжийг гаргаж ирсэн байдаг. Хүний нөөц талдаа ч гэсэн санхүү талдаа ч гэсэн удирдлагч одоо тухайн одоо бизнесийн удирдлага маань өөрөө олон одоо ур чадваруудыг өөрөө одоо эзэмшиж чадсанараа дээр саяын одоо тий тогтвортой одоо хөгжих гаргалгаа нь байх нь тийм ээ. Яг тэр байгууллагын системчлэх гэдэг үг байгаа. Тэгээ системчлэгснийг харахад их амархан. Та бизнесээс холдоол сар болоод ихэд бизнес чинь тогтвортой ажиллаж чадах нь үү гэсэн байхгүй. Эдгээр өрдөөсөө тэр сар битгий барж өдөр холдох боломж байхгүй шүү дээ тийм. Яг бүх зүйлийг өөрөө харж ээж өөрөө ингэж удирдах л тэр ажлыг явуулдаг. Тэгэхээр тэр дотор байгаа нөгөө тэр ажлыг хэрхэн яаж хийх вэ гэдэг процесс гэж ярьдаг. Та үйл ажиллагаанд дарааллууд тэр аюулгүй байдлыг сахин хамгаалах тийм хэлсийнхээ сэтгэл хангамжийг тэрийг чанарыг гаргахын тулд яаж ажиллах үүдгийг
бизнесийн бүр үйл ажиллагаа болгон дээрээ тэр зүйлүүдийг тэр боловсруулаад доор байгаа хүмүүстэй одоо би ажилтан бичлэггүй хамтрагчтай гэдгийг маш сайн хэлж яаж ойлгуулад эзэмшүүлсэн багс. Тэгээд тэгж чадвал нөгөө 4 жирийн хорон хүмүүс ажиллаад үйл ажиллагаа тогтвортой авч явах боломж нөтсөж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн бизнесийнхээс хол байхад боломж бий болж байгаа. За холд чинь нэг чинь бүр ингээд тасраа явчихна байж болохгүй л дээ. Байнга хяналтаа авч явж байгаа хэвээр. А бизнесийн бас нэг юм сонирхолтой юу харагддаг. Бизнес удирдах байгаа хүн аль болохоор тэр компанийнхаа тэр бизнесийнхаа дээр байх хэрэгтэй гэж ярьдаг. Дээлхэн дотор очиж түрүүн дэмжиж бүх юм би орж ажилладаг. Тэр бүсүүлдэ ядарчдаг юм. Тэгэхээр бизнесийнхаа дээр байгаад байгаа давуу тал нь болохоор тэр өөрөө чинь бий болгож систем хэн яаж ажиллах харагдана. Хоёрдугаарт нөгөө салбар макро түвшинд бий болж байгаа боломжуудыг өөрчлөлтүүдийг сохрох ажиллах эндээс ямар аюул эрсдэлийг өчилж болох уу гэдгийг урьдчилж хараад тэрэндээ бэлдэх магадгүй гайхалтай гоё боломжууд ирж байна гэдгийг тосож бэлдэх боломжийг бүтэж авах. Тэгэхээр ерөнхийдөө бизнесүүдэд нь бизнесээ дээр зогсно гэсэн. Дээр зогснох. Тэгээд өөрийн одоо нэг ур чадвараа одоо дээшлүүлж магадгүй одоо би тухайн үед одоо энэ саяны таны хэлгээдсэн сургалтанд хамрагдсан байсан бол тий хүний нөөцийнхаа асуудлыг ч гэсэн санхүүгийнхаа хувьд ч гэсэн одоо өөрт одоо гарсан одоо хүчин зүйлүүдээ шийдвэрлэх боломжтой байх нь тий. Та тэр нөгөө хэлэлцээр гэдээ ярьсан надад энэ нэг сонирхол татлаа. Тэгэхээр хэлэлцээр гэдэг одоо ойлголтондоо тэр нөгөө юуны хүний нөөцийн асуудал гэж байгаа шүү дээ. Тэрэн дээр та жоохон дэлгэрүүлээд яриач. Хэлэлцээр гэдэг энэ ур чадвар бол бизнесийн орчинд бол бүх одоо чиглэлд нь нөлөөлдөг. Хэлэлцээрийг зөвхөн одоо хамтрагчдаа ч юм уу хэрэглэгчдийн хэлцэлд орно, хэлэлцээрд орно гэсэнээс гадна мөн л одоо хүний нөөцийн асуудал дээр хэлцэлд орж байгаа байхгүй. Ерөнхийдөө тэр хамтрагч ажилчтайгаа одоо тохиролцсон гэсэн үг тийм. Манайхын гэрээ хэлэлцээр гэдэг ингээд хэлцэг байгаа. Тийм үл шууд гэрээ гэдэг нэг контракт гэдэг цаасан дээр бичсэн зүйл зүгээр шууд яваад орчдөг байхгүй. Тэрэнд их олон одоо юу ч юм дэ сөрөг үр дагавар гардаг. Эхлээд бол нөгөө тохиролцоо хэлцэл гэдэг зүйлийг нийслэлийн түвшинд авч яваад маш зөв зүйлүүдийг ингээд одоо хож зарчмаар урт хугацааны хантаас хож зарчим шүү дээ. Тийм дээ. Тэнийг бий болсон дараа нөгөө гэрээ контракт гэдэг зүйл байхгүй. Тэгээ ямар нэгэн ажиллагаа авах гэдэг дандаа нөгөө гэрээргүй шууд яваад орчдөг нэг л алдаа байна. Тэгэхээр гэрээ бол хэлцэл гэдэг нь болохоор чиглэл болгонд одоо ашиглагддаг юм байна. Ер нь дийлэнхтэй өөрийнхөө одоо байгаа одоо онлайн характер гэж ярьдаг шүү дээ. Тэрэн дээр тулгуурлаж хэлцэл явуулдаг. Зарим үсэг түрэмгий гэдэг. Тэгээ хэлцэл явуулдаг түрэмгий байдлаар ингээд шууд хандаад гэх. Зарим үсэг даруй хүн одоо номо гэж ярьдаг тийм. Яг тэр байдлаараа хэлцэл яваад орчдөг. Гэтэл өөрийнх нь байр суурь тэр хэлцлээс маш том амжилт гаргах хэрэгтэй байтал нөгөө тийм даруй хүн ч юм уу хүний үгэнд оронтгоогоос болоод нөгөө боломж алдчихдаг. Гэтэл нөгөө тал дээр хэд их бардам түрмийн хүн байж магадгүй тийм. Гэтэл өөрийнхөө нөгөө байр суурийг зөв олоогүйсээ болоод ингээд тэр хэлцлээс хэлцэл явуулчихгүй байдалгүй үйл ажиллагаа явуулчихгүй байдалгүй юм мухардлуу яваад орчдөг. Ийм тохиолдол зөндөө байдаг л та. Хэлцлийг маш сайн одоо гарамгаа одоо судлаад эзэмшээд өөртөө чадрыг бий болгосон хүмүүс бол үүс нүсээр зөв нэгтэй зорилгоо зөв тавьдаг. Тэр зорилготой өргөх шатаараас одоо арга техникээ одоо босруулдаг гэсэн. Энийг олон хийгээд гэхээр нөгөө хүнд нэг чадвар болоод өгчдөг байхгүй. Таныг аз жаргалд хөтлөн Happy Bell podcast. Бизнесээ удирдах байгаа хүмүүс хувь хүний ур чадвар хэрж чухал. Бизнесийн одоо амжилт, бизнесийн ялагдал тийм ээ. Энэ бол тухайн байгууллага удирдах байгаа хүний өөрийнх нь сан характер, өөрийнх нь ур чадвар, хувийн гэж ярьдэн шүү дээ тийм. 60% нөлөөлдөг судалгаа гэдэг. 60% шүү дээ. Тэгэхээр өдөөсөө тэр бизнесийг цаашаа явах уу юу гэдэг тэр бол тэр захирал хүний өөрийнх нь шин чанар гэж чухал байхгүй. Өөрөө хэр зохион байгуулалт сайтай. Тэ?
өөрөө хэр харилцааны ур чадвар сайтай. Өөрийнх нь хандлага ямар вэ? Тэ сөрөг эргээд хандлагуудын тухай ярьдэн шүү дээ. Итгэл үнэмшил ямар вэ? Өөрийнх нь манлайлах чадвар гэж ярьж байгаа. Хүмүүст одоо нөлөөлөх чадвар ямар вэ? Эдгээр ур чадварууд бол асар их чухал. Түрүүн ярьсан хоёулаа нөгөө ярианых нь шин үеийнх нь энэ шин үеийнх нь бас нэг юм байдлаар одоо доктортой байгууллагад ажиллах зүйл нөлөөлдөг нь болохоор би энэ хүнтэй хамт явж чадаад энэ юмс суралцах юм байна гэдэг зүйл бол тэр хүмүүс бас тийм тэр юмш бод юм л та. Тэгэхээр энэ цаг үеийн одоо захирал менежерүүдийн хувьд бол хүмүүсээ зөв удирдахаас ахуулаад бизнес гадаад харилцаа хамтын ажиллагааг зөв явуулахад бол тухайн хүний өөрийнх нь чадвар хувийн тэр зүйл аюул чухал нөлөөтэй үзүүлдэг. Түрүүн ярьсан тэр зохион байгуулах чадвар, ажиллаа явуулах чадвар, энэ одоо тууштай чанар гэж байна. Зарим бизнесмэнүүд байгаа аюул зөв боддог одоо гаргалгаа гэдэг мөртлөө тууштай явуулах чадвар дутаад байдаг. Гэтэл зарим тууштай байдаг мөртлөө тухайн асуудлыг нэг зохицуулна системийг харах чадвар дутаад байдаг. Гэх мэтчлэн тэгэхээр байнга өөрийгөө хөгжүүлж чадсан. Энэ хувийн тийм хүчтэй одоо мундаг одоо энэ чадвар төрмөл биш байхгүй. Энийг өөрөө өөртөө бий болгож болно гэж. Сүүлийн тэр менежмент шийдэл компани байнга гэлдэг. Хэрвээ таны цаг ашиглалтууд муутай байна. Зохион байгуулалт бол та яг цаг ашиглалтын аргачлалд суралцаад өөртөө тэрийг хэвшүүлээд чадвар болгож болно. Магадгүй таны илтгэх чадвар одоо хангалтгүй байхад байвал илтгэх чадвар дээр анхаарал ном уншаад суралцсан суугаад ч юм уу илтгэх чадварыг сайжруулдаг зөвлөхүүд байна. Тэр хүмүүстэй хамтарч ажиллах өөрийнхөө одоо дуу хоолойны өнгө байдал өөрийнхөө ярих чадвар тэ үүгээрээ одоо сайжруулж дараагийн шатнд хажуул гэх мэтчлэн яг энийг өөртөө зориудаар бий болгочих хэрэгтэй боломж байгаа байхгүй. Тэгэхээр 21-р зууны бизнес эрхлэгч хүн бизнес эрхлэгч бас нэг ба тэрнээс ерөнхий нөөцөд халт тушаалны хүмүүс бол байнгын өөртөө суралцахын дадал хвшнийг бий болсон байна. Суралтанд суухаас гадна ном унших хэрэгтэй, подкаст сонсох хэрэгтэй. Тэр одоо энэ өнөөдөр бидний яриаг сонсож байгаа подкаст болоо сонсож байгаа хүмүүс өөртөө анхаарал тавьдаг юм жаахан шүү дээ тийм. Анхаарал тавьдаг зүгээр ингээд урсгалаараа байдаг хүмүүсүүд энэ подкаст бол нэлээд нөлөөдөхгүй. Тэгэхээр энэ подкастыг цаг гаргаад сонсож байгаа хүмүүс бол өөрийгөө хөгжүүлдэг хүмүүс гэсэн. Тэгэхээр ажил хийж подкаст сонсох ялангуяа тэгээд ном унших бол аюул чухал юу байгаа. Суралтанд суух яг энэ мэддэг багш нараас шууд зөвлөгөө авах тийм ээ. Хөгжүүлэх хардлагыг авах нь маш их одоо бас цаг мэддэг оновчтой юм юу байхгүй арга зам байхгүй. Тэгэхээр энийг одоо байнга хийж явах юм шаардлага болгож байгаа. Тэгэхээр одоо бизнесээ одоо цаашид урт удаан хугацаанд өргөжлүүлж авч явах гэх юм бол удирдагч хүн маань за сахилах баттай байх нь тий тууштай байх нь даалын хараатай гэх мэтчлэн одоо ур чадварыг эзэмснээрээ бизнес маань удам одоо өргөжин пэйж үйлчлэгээ явуулах гаргалгаа илүү одоо тэлхнэ гэж ойлгох юм тийм ээ. Тэр бүр 60% нөлөөлнө гэж. 60% одоо бүр маш том жин дарж байгаа зүйл байхгүй. Их олон ажиглагддаг бизнес хийж чад яг тухайн салбартаа хөрөнгө оруулалт зөв хийж чадаад зөв ажиллаа эхэлсэн ч гэсэн амжилтгүй явсан тохиолдол үүдэг. Гэтэл нэлээд мухардчихсан одоо амаргүй салбарт ороод ч гэсэн цоошин инновац нэвтрүүлээд тэр бүр салбарын шинэ түвшинд гаргаад явчихдаг ийм бизнес удирдагч нар байна. Тэ? Одоо Uber гэж ярьдаг те. Uber гэдэг одоо такси үйлчилгээ шүү дээ те. Тэгэхээр такси үйлчилгээ тэр 2009 онд Uber компани Сан Франциско үүсгэн байгуулагдсан те. Гэтэл уламжлалт тогтчихсон тэр салбарын загварыг нэгдээд Uber компани маань одоо захиур ахалж байгаа байхгүй. Тэр энэ бол мэдээж тэр бизнесийн бий болгосон анхны санаачлалсан хүмүүсийн маш одоо мундаг чадвар гэсэн. Хувийн чадвар нөлөөж байгаа юм. Тэгээд ердөөсөө тэр Uber гэдэг маань болохоор уламжлалт одоо такси үйлчилгээний олон такси, жолооч нарт засварын дуу, гараж тэгэл асар хэмжээнд дэд бүтц ажиллаж байгаа такси үйлчилгээ гэдгсэн бол Uber-ууд ердөөсөө аппликейшн. Одоо манайх UB гэдэг тийм ээ. Аппликейшн. Одоо сайн мэддэг, амжилт орлогыг олох
байгаа юм уу? Нөгөө талд нь такси үйлдвэр үүсэж байгаа юм. Оронд бол аппликейшн олддог явж байгаа. Энэ бол өдөөсөө том хэмжээгээр хаач гэсэн. Энийг анх гэсэн удирдсан хүмүүсийн хувийн чадвар тэр алсыг авдаг системээр нь олж авдаг чадвар бол энэ нөлөөлж шинжлэж чадж байгаа гэсэн үг шүү дээ. Бас нэг зүйлийг бас энэ онцлж хэлнэ. Ялангуяа тэр бизнес удирдагч хүний чадруудтай тулгуурлаж юу агуулгаар орж байгаа үедээ суралцах аюул чухал гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр одоо энэ өнөөдрийн юм цаг учраас технологийн маш хурдтай хувьслын ийм цаг болж байхгүй. Одоо та бүхэн ажиллаж байгаа бол чиглэл болгон дээр аюул олон технологи дэвшлүүлж явж байгаа. Тэгж одоо хэмд оюун ухаан тэ одоо тэгэл чиглэл болгон дээр. Тэгээд яг энэ цаг үед бол хэн технологи инновацийн анхаарал тэрийг дээр одоо фокуслаж бизнесийн стратегитэй энийг олж өгч чадсан бизнесүүд бас даан шатмагч чадаад байгаа. Тэгэхээр мөн л одоо нөгөө унших, сониуч байх, суралцах чадвар бол тэр бизнес хөдөлгөгч хүний хийх ёстой ажил гэж байна. Тэгээд түрүүндээ ярианых дахин хэлэхэд бол бизнесийнхаа хамгийн сайн ажилтан болчиход тэрнийг явж боломжгүй болчихно гэсэн. Гэтэл яаралтай бизнес систем бий болгоод өөрийгөө бизнесээ арайж байгаа одоо чөлөөтэй болгож байгаа өөрийгөө суралцах боломжийг гаргаж байна. Одоо бизнесийн компани одоо ингээд 4-5 одоо сүүлийн одоо 2-3 жилийн хугацаанд одоо хүнсний дэлгүүрүүдийн хувьд хаашаа харсан үү тий CEO дэлгүүрүүд 8 нэрийн дэлгүүрүүд маань ер нь бол ховхон харагдаг болоод байна шүү дээ. Та энэ ер нь одоо ямар баталтай байна вэ? 8 нэрийн дэлгүүрүүд ер нь хайж уу? Өрсөлдөөний хувьд одоо тий өөртөө одоо ингэж өөрчлөгдөж байна уу? Тийм. GS25 CEO гэдэг одоо энэ community гэж ярьж байгаа шүү дээ. Тэгээ өргөн бүлгийн одоо бараа бүтээгдэхүүний хамгийн ойрхон байрладаг бага оврын одоо дэлгүүрүүдийн сүлжээ шүү дээ тийм ээ. Тэгэхээр саяхан л хэд нөө манайх дээр 8 нэр маань ямар хэмжээтэй байсан, барилцал үнцүү боломж байсан. Одоо бол хамигдалаа. Тэгээ энэ дээр юу болж байна? Бас л энэ технологийн хувьсэл орж иж байгаа. GS25-ын одоо үйл ажиллагаа, үйл ажиллагаа нь тэр бол ердөөсөө тэр худалдааны том нишментийн тогтолцоо орж ирж байгаа байхгүй. Эцсийн одоо хожигч юм бэ? Хэрэглэгчний шүү дээ. 8 нэрийн байгууллагууд орох боломж байна. GS25 зэрэгцээ зогсчихвол хаашаа орохгүй. Нүүдх нь орж байгаа байхгүй. Тэр бол яг нэг онлын дагуу 10 дагуу зохион байгуулсан. Тэр энэ бол яг л одоо бизнесээс салбарч явж байгаа өрсөлдөөн. Нөгөө нэг 8 нэрийн бараанд хуучин загвар хуучин одоо зүйлтэйгээл зуралцаар байтал хажуугаар нь нөгөө яг тэр хийдэг зөв одоо зөв гэж хэлэх юм бол одоо илүү орчин үеийн илүү нөгөө хэрэглэгчдийн илүү харилцаж байгаа харьцааны технологи тий. Тийм үн цэнийг бий болгосон нөгөө технологи орж ирж байгаа байхгүй. Тэгэл өөртөөс асуудал юм болчихно. Тэгэхээр яг л нөгөө байн суралцах, байн сайжруулж байхад бол мэдлэг гэдэг зүйл аягүй чухал зүйл болж байна л гэж хэлдэг. Таныг аз жаргал хөтлөн Happy Bell podcast. Бизнес эрхэлж байгаа хүмүүстэй зөвлөгөөр одоо олон жил ажиллаж байгаа тийм ээ. За энэ туршлагаа юу н анх яаж одоо олж авсан? Энэ талаар та дэлгэрэнгүй нэг яриад байгаа. За одоо ингээд бизнесийн стратегийн зөвлөгөө, менежментийн зөвлөгөөг өгөөд бас 10 гаруй жил болсон юм байна. Canabel Institute-аар 2010 онд байгуулагдсан. Тэр цаг үеэс эхлүүлээд яг энэ ажиллагаанууд руу орж ажилласан. Тэрнээс өмнө бизнесийн хэд хэдэн салбарт ажиллаж байсан. Би даач бизнес хийж үзчихсэн. Тэгээ 90-ад оны ихэнх үеийн одоо түүхэн ярил тийм ээ. 90-ад оны ихэнх үеийн оюутнуудын одоо амьдрал бол аль тийм л байлаа л та. Биднээс бол боломж их хомс байсан. Ажлын байр олдох боломжгүй шахууд байсан. Тэг яг өвөргийн худалдаа гэдэг юм хичээ авч ирсэн үе тийм ээ. Тэр үед бол яг биднээс энэ оюутнуудын одоо амьдралын яг тийм их сонирхолтой тийм цаг үе байлаа л та. Биднээс ингээд хичээлд явахын хажуугаар бас нэлд орлого болохын төлөө ялангуяа зуны амралтаараа багж оюутан болгон шахуул тийм бизнест оролцдог байсан. Яг өвөргийн худалдаа гэж ярьж байгаа. Тэгэл хятадаас
тиймэрхүү ажлууд их орж исэн. Би даач хийжсэн. За тэгэл контейнер худалдаа гэж байгаа. Porsche Mars нөгөө Porsche Mars нөгөө хүнсний бараа бүтээгдэхүүнүүд орж ирж. Тэр нь одоо гадаад худалдаа гэсэн үг. Гадаад худалдаа, импортын худалдаа. Тэр одоо худалдаанууд одоо карбиолц менежер ажиллаж тий. Ингэж ажиллаж ялаа юм туршлагууд байгаа. Тэгээ энэ үеийг сэлтүүлээд нөгөө яг нөгөө өнгө ариждаг, ашиг хийдэг ийм процессуудад бол тодорхой хардаг гэсэн. Энэ бол эзэншин мэдлэгүүд би техникийн хүн инженери мэргэжилтэй ахна. Тэргээр ч ажиллаж байсан л да. Тэгээд сүүлд одоо энэ нөгөө гадаад сургууль яваад менежмент бизнес удирдлага гэдэг зүйлд орсон байхгүй. Тэгээ бизнес удирдлага гэдэг энэ менежментийн салбар руу яг дотоод ихтгэл үндэслэлээр яг энэ хийх ёстой мэн гэдэг энэ юугаар би энэ мэргэжлээ сонгосон. Тэгэхээр яг тэр мэргэжлээ сонгоод дараа нэгэд үйл ажиллагаа явуулж явах үед тодорхой байгууллага бизнес байгууллага ажиллаж явах үед тэгээ өмнөх үеийн залуу үеийн явж исэн арга туршлагууд маш нэмэр болж байгаа байхгүй. Тэгээд бизнесийн томоохон байгууллагууд зөвлөдөг газар байна. Томоохон байгууллагуудад бас өндөр халуун тушаалуудын юу дээр ажиллаж явах нь ердөөсөө томоохон бизнес систем үргэлжлэн ажиллахгүй. Байгууллагын засаглал яаж бүрдэж тогтсон байх ёстой. Энэ зүйлүүд дээр бол нэлээд туршлага хөдөлгөөн. Тэгээд эдгээр зүйл нь бол тэр Канабел институтийн менежментийн зөвлөгөөд бол бүх л одоо туулж ирсэн туршлага маань хэрэг болсон. Яг Канабел институтийн яг байгууллагад явхад бол нэг одоо хамтран зөвлөгөө авч байгаа хүмүүс бизнес байгууллага захирлууд одоо биднээс шав багшийн харилцаа явуулдаг тийм ээ. Ур чадвараа дэвсэлж байгаа хүмүүс. Ур чадвар. Тэр хүмүүсийн бизнес руудыг бас дэмжиж бас хэд хэдэн бизнес би бас ингэж гар бие оролцож тодорхой хэмжээний ахиц гаргасан юм аа бас туршлага боллоо. Тэгээд ингээд товчоор дутахад бол 20 гаруй жилийн ийм хугацаанд бизнесийн байгууллагууд дээр ажиллаж өөрөө гардаж хийж явсан. Энэ болгон дээр алдаа оноо амжилт хөтөлбөртөл маш их олон өнгөтэй өнцгтэй юм цаг үеийг туулж байгаа туршлагуудыг туулж байгаа байхгүй. Энэ болгон маань одоо өнөөдрийн одоо миний зөвлөх гэдэг статус зөвлөх гэдэг энэ чанарыг одоо илэрхийлэх зүйл болж байна гэсэн. Та дараа зөвлөгөө өгөхдөө яг team салбар гэх үү гэж нөгөө ангилдгоо. Гэхдээ тийм ангилахгүй тийм. Ерөнхийдөө нийтлэг зүйл дээр ороод ихний нөгөө анализуудаа хийгээл судалгаа шинжилгээ явуулаад яг энэ дээр яг юун дээр алдаад байна гэдэг нь ихлэ тодорхойлно. Тэгээд бизнес юун дээр гацаад байна, юугаа буруу тооцсон байна эсвэл түрүүний стратегийн шин чанараас эхэлнэ гэхдээ. За тэгээд нөгөө хувийн ур чадварыг үзүүлэх чухал. Бизнесийг удирдах байгаа захирлын хандлага ур чадварыг үзэх. Тэн дээр нь бас зүйлүүд үлээж аваад дүүдлэх хийх үү хэрэгжүүлэлт байна уу гэдэг дээр бас чухал байна. Яг зөв тийм. Тэгээд яг тэр хувийн өөрийнх нь захирлын одоо зүйл өөрийн хувийн хөгжил бол их чухал байхгүй. Тэгэхгүй зөвлөгөөд орж ирээд ингээд нөгөө яг ийм хийх ёстой гэдэг цаасны буулгаад төлөвлөлтийг гаргаж өгдөг. Тэрийг хэрэгжүүлэх юм байна гэдэг баг хамтууд захирлж өгдөг. Тэгэхээр нөгөө нэг өөрчлөлт гаргая, тгийг нөгөө цаг нь болсон хүн гэж яддаг шүү дээ. Тийм хүмүүс маань таны зөвлөгөөг аваад шууд хэрэгжүүлээд үүдэл гаргаад тэгээд амжилттай байдаг байх нь. Тэгэхээр багшаа одоо жил болгоны одоо ихэнд хувь хүнч бай, байгууллагч бай, төлөвлөгөө гаргадаг тийм ээ. Тэгээд төлөвлөгөөгөө одоо юм сар болгоно ингээд дүгнээд идэг юм уу? Эсвэл удирдлаар нь дүгнэх юм уу? Эсвэл жилийн яг юм тэр талаар та нэг жоох ойлголт өгөөч. Энэ маш чухал асуудал. Аливаа байгууллага бизнесийн хөгжлийг дандаа төлөвлөх ёстой. Бизнес төлөвлөмжүүдэн шилдэг тийм. Орны шинд одоо төлөвлөлтөө хийдэг. Тэгээ хөвчлэн одоо өмнөх үеийн дата дээр суурилж төлөвлөлтөө хийдэг. За манайх энэ жил одоо өнгөрсөн жил ийм борлуулалтаас ийм ашигтай ажиллаа. Ийм нэлээ одоо дараагийн хийх гэсэн зүйлийг ингээ гаргадаг байхгүй. Тэгээд би дахиад нөгөө энэ цаг үеийн бизнесүүдийн онцлогийг ярих хэрэгтэй. Тэгээ би түрүүн ярьсан технологийн асар хурцтай хөгжил өөрчлөлтийн энэ үед бидээс амьдарч шүү дээ. Тэгэхээр оны ихэнд төлөвлөсөн зүйл
Явсараад оны эцэг чинь гэдэг маань өөрөө бас өрөөсөлдүүд болж хуурлаа. Өмнөх үе бол тийм байсан. Оныхын төлөвлөд удирдлаар нь дүгнээд эсвэл одоо жилийн эцэст дүгнэлтээ гаргаа за бидний төлөвлөгөөд хэдэн хувьтай биелээ гэж ярьдаг байлаа л да. Одоо энэ цаг үе бол тэр үеийг өрөөс олж харж байгаа байхгүй. Энэ цаг үед яах ёстой вэ гэхээр за төлөвлөх хэрэгтэй за тийм. Гэтэ бүр байнгын хяналтыг авчих ёстой. Байнгын хяналт. Бүр ил таа гэж бодит цаг үед нь гэж. Тэгэхээр энийг одоо бий болгодог нөгөө олон юм програм хэмжээд бий болчихсон. Одоо тэгээ дашборд гэж ярьдаг да. Тухайн бизнесийн хамгийн чухал индикаторыг үздэг нэг дэлгэцээр харуулдаг юм зүйл. Тэгээ мэдээллүүдийг цаг тухайд нь аваад тэрийг нэгтгэхэд датануудыг нэгтгэхэд за манай борлуулалт ашиг үйлдвэрлэл одоо хэлсэн бүх чухал бизнест амин чухал индикаторуудыг цаг мөчтөд нь тэр бизнесийн өдөрч харж байгаа. За тэгээд шаардлагатай цаг алдахгүй хурцлтыг хийх хэрэгтэй. Тэгэхгүй биднээс ингэж төлөвлөсөн яг энүүгээрээ явна гэж хэлдэг юм болохоор ч байгаа байхгүй. Яг л орчин хурцлттай болж байна. Тэгэхээр бизнесийн энэ цаг үеуд чинь төлөвлөж тэрийг цаг минут тутамдаа яг төлөвлөмж дагуу явж гин үү? Гадаад орчин ямар өөрчлөлтүүд бий болж гин? Энийг цаг алдахгүй өөрчлөлтийг хийж уян хатан байх. Тийм байна. Цаг үетэйгээ ижаал гэж хэлж байгаа юм байна. Ижаал нэр үе гэж боддог ус. Уян хатан байх. Яг л та богино хугацаанд өөрчлөлт шийдвэрүүдийг гаргаж явах юм шаардлага тулгарч байна. Тэгэхээр ерөнхийдөө менежментийн чухал юм юу гэдэг PDCA цикл гэж байдаг. Plan do check action гэж. Төлөвлөх, төлөвлөсний дагуу хийсний шалгах. Тэгээ шалгаснаа хэмжих тийм ээ. Одоо чек хийж хэмжих гэж шалгах гэж байна. Тэгээд акшн гэдэг нь бол сайжрах байхгүй. Төлөвлөх, төлөвлөсний дагуу хий, тэрийгэ хэмжих, тэгээд шаардлагатай өөрчлөлт. Өмнөх бизнес цаг үеийн бизнесүүд бол энийг бол ингээд уйлалаар ч юм уу хагас жилээр нэг явуулаад гэж болдог байсан бол миний түрүүний саяны одоо яаж байгаа агуулга маань болохоор энэ бол өдөөсөө өдөр тутамдаа харж ах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Жишээлбэл худалдааны компани гэж үзээ тийм борлуулалтын нэг төлөвлөгөө гаргалаа гэж бодъё тийм. Энийг тэр чинь удирдлагаа сад нь 7 хоног болгоод муулчих шүү дээ. 7 хоног нь өдөр болгон бочихно гэсэн. Өдөр тутамдаа ийм борлуулалт ийм үйл ажиллагаа явуулж явах хэрэгтэй байна гэж тооцож байна тийм. Тэр нь болж ийн үгүй гэдгийг байнга харж явах хэрэгтэй. Болохгүй болоод ирэхэд шалтгаан юу вэ? Шалтгаан юу вэ? Одоо нэг SWOT хэмжлэгийг хий те давуу тал нь юу байна? Үгүй за яг тэр SWOT гэхээсээ илүүтэй яагаад тийм болчих гэдэг юм. Тэгэхээр энд бас дахиад нэг юм сонирхолтой тийм байна. Юу байгаа? Аргачлал байгаа. Яагаад гэдэг асуудлыг багтаа 5 удаа тавих хэрэгтэй гэж. Яагаад. Тэгжээж нөгөө тэр үүссэн асуудлын үндсэн суурь шалтгаан руу очдог зүү тогтол гэдэг юм. Тийм байна. Жишээлбэл одоо 2 удаа яагаад гэж тавьчихвал асуудлын суурь мөн чанарыг олж чадахгүй гэсэн. 5 яагаадын дараа эцсийн тэр мөн чанар юм. Тий одоо тэр үүссэн нөхцөл хүндрэл бэрхшээл гэж ярил л да. Хүндрэл бэрхшээлийн суурь шалтгааныг бид харна. Тэр яг тэрнийг засаж иж яахгүй бол ихэвчлэн яагаад юм болчихгүй гэдэг нэг өнгөц засваруудыг юм явуулчихад нөгөөдөг чинь нөгөө сайжрахгүй гэсэн үг л дээ. Тийм байна. Таныг аз жаргалд хөтлөн Happy Bell podcast. Таныг та сая нөгөө зөндөө ер нь бол нэлээд хэд хэдэн бизнес хийж байсан тий хийж байгаа. Тэгэхээр эндээс энэ бизнес дотроос ер нь сургамж авсан тийм зүйлээсээ дурдвал тий сургамжтай их маш олон жишээ байгаа. Тэгээ угаасаа тэр сургамж гэдэг зүйл нь яг үнийг нөгөө чангаруулж чадахчуу чанаржуулж явдаг юм байлээ л дээ. Тэгээд заах олон байгаа та тэрний жишээлбэл нэг хоёроос нь болдё л та тийм. Ер нь бол хамтрагчийн зөв болох нь аюул чухал гэдэг. Бизнесийг бол энэ дан газар хийхээс илүү хамтаараа багаараа хийх сайн байдаг л та. Хамтрагчийн хувьд болохоор нөгөө суур үнд цус гэдэг зүйл нь өөр байгаад эхлэв. Энэ бол хамтын ажиллагаа, хугацааны хамтын ажиллагаа гэдэг төвхтэй болдог. Тэгээ хамтрагчаа буруу сонгосны алдаа жишээнүүд байдаг. Өөр нэг төрлийн алдаа бай. Би үнийг бодит бий болсон нэг алдаа болохоор би нэг үйлдвэрлэл эхэлсэн байхгүй юу. Яг ямар үйлдвэрлэлээ яах вэ? Өнгөрсөн болсон зүйл одоогоос 20 гаруй жилийн өмнө болсон зүйл. Яг тэр үйлдвэрлэл хийхдээ би өрсөлдөөнийг тооцоог байсан байгаа. Яг хийх дээр илүү анхаарлаа тулгуурчдаг. Хийгээд нөгөө бүтээгдэхүүн гараад ирдэг. Бүтээгдэхүүн бол гоё сайн болсон.
аяг худалдаалах тал руу оронгууд чинь маш сар хэмжээний өсөлтөөнтэй зүйл рүү яваад орчиж байгаа байхгүй. Тэгээд тэр бол аягүй хэцүү асуудал байна. Тэгэхээр яг одоо энэ жишээлбэл гаргадаг алдаанууд юм байна. Үйлдвэрлэж хийж байгаа бүтээгдэхүүн үйлдвэрлэлд борлуулж байгаа хүмүүсийн зүйл байна. Би хэд удаас тэр тал дээр гацаад өгöd шүү дээ, тийм. Яаж хийх үү гэдэг дээр яг анхаарал тавьдаг. Гэтэл энийг одоо хэрхэн яаж хийгээд хаад энэ чинь болдог тасдаг байхгүй тийм. Хин авах гээд байгаа юм бэ? Тэр нь яагаад заавал таны бүтээгдэхүүн авах ёстой гэж. Тэр ертөөсөө миний яриад байгаа нь стратегийн шинж чанартай судалгаа, шинжилгээ шийдлүүд багхгүй. Тэрийг анхаарахгүйгээр ертөөсөө тэгэл хийх ёстой, энийг авах ёстой гэдэг хүлээлтээр л явсан. Тэгээ энэ бас нэг парадокс гарсан байгаа даа. Анх ихтэй юм хов байхгүй хийсэн юм болгон зарагддаг байж. Одоо нэг юм бүтээгдэхүүн үйл тэр асуудал зарагдчихдаг гэсэн. Одоо бол тийм биш болчиход байгаа байхгүй. Одоо хийсэн ч гэсэн зарах асуудал нь бүр тэрнээс 5 дахин илүү хүчин чармаа шаардсан. Бизнес ил. Тийм сонирхолтой үе цаг үед орж ирж байна гэсэн. Тэгэхээр юу хийх үү, яаж хийх үү гэж чухлаа. Миний гаргаж ирсэн алдаанууд бол тэр. Бас нэг жишээ байгаа. Хяналт алдагдсан айгүй тийм хяналт юм да тийм. Ер нь байгууллагын хөгжил яг нь дунд хэмжээнд орж ирэхээр тодорхой байгууллагын дотоод хяналт гэдэг зүйлийг аян сайн хийж болчихсон. Дотоод хяналт алдагдаад гэхээр яг шүүрэн шанс шиг болчихдог. Тэс нөгөө тогон дотор борц хийхээр нөгөө борцгоо тосноо гаргаж ирэхэд шүүрэн шанс гаргав. Борц авдаг шүү дээ. Яг тийм байдал харагддаг байхгүй. Маш хэмнэн ажил хийдэг. Салаагаар хэвчүүл урсдаг. Тэгэхээр дотоод хяналтын нэгжлийн түвшин зохион байгуулах нь тухайн байгууллага ашигтай ажиллагаа дутагдсан хүчил бол аяж чухал байна. Тийм байна. Тэгэхээр та сая дунд бизнес рүү ороход гэж таярлаач тийм. Тэгэхээр таны хувьд ер нь яг дунд бизнес эрхлэгч гэхлээрээ одоо тийм хүний нөөц дээрээс нь одоо нэг санхүү дараа эргэлттэй жилийн борлуулалт дээр хамаардаг баг. Тэр одоо би дунд одоо төвшний бизнес эрхэлдэг гэдэг одоо үзүүлэлт ямар шалгуурыг хангаж за би ер нь одоо дунд бизнес одоо эрхлэх юм байна гэж үзэж яаж мэдэх вэ гэж. Яаж мэдэх вэ тийм. Одоо нэг 4-5 одоо хүмүүс ажилуулдаг. За бараа эргэлтэн нэг сардаа 100 за жилдээ нэг тэр төгрөгийн одоо эргэлттэй ийм одоо бизнес байлаа л та тийм ээ. Тэр бизнес маань одоо тэр дунд бизнес эрхлэгч гэдэг үзүүлэлтэнд юм хамаардахгүй. Яг дэлхийн нийтийн тогтсон гэсэн. Монгол улсын хувьд дэлхийн дээр нэг тогтсон зүйлийг манайх руу авч үзгээрээ тэр нэг томдоо өвчдөг. Тэнд чи одоо нөгөө дунд хэмжээний компани гэдэг чинь 500 шавнтай болчихж байгаа байхгүй. Гэтэл чинь манай 500-аад гэдэг чинь аюу том компани болчихдог байхгүй. Тэгэхээр яг дэлхийн жишгийг одоо буулгаад үзэхээр нөгөө жижиг дунд бизнес гэхээр ойлгомжгүй болчихж байгаа. Манай дээр яг бичил бизнес гэж нэг байгаа. Тэр бол яг одоо жишээлбэл аюу сайн ойд хийдэг өөрөө ингэ ихтэй ч юм уу цэг үйлчлэгээ тийм компани хийж болно. Компани бий болгож болно. Тэр хүн маань өөрөө юу яцсан гэсэн үг. Өөрөө тэр хуцаа үйлдвэрлээд өөрөө зараад ингээд захиалга аваад ч юм ингээд иймэрхүү байд тийм ээ. За яг түрүү нөгөө дэлгүүрийн жишээсэн дээр өөрөө нөгөө барааг авчиад өөрөө зогсоод энэ бичиг бизнес гэсэн үг. За дундад хэмжээ рүү орж байгаа гэж ойлголтыг төрж эхлүүл тэр нөгөө борлуулалтын хэмжээ гэсэн миний ойлгож байгаа. Нөгөө миний түрүүний ярьсан систем гэдэг зүйл. Тэр системчлэгдэж өрөлдөж бий болж байгаа гэдэг нь байгууллагын хөгжлийн тодорхойлол байхгүй. Жишээлбэл тийм ээ. Тэр одоо 4 журмынхаа хүрээнд процессын хүрээнд тэр тухайн байгууллагад ажиллаж байгаа үсэг гэдэг асуудал бол дундад хэмжээний компани илэрхийл болж гэж байна. Том компани гэдэг нь болохоор тэр олон дэд системүүдийн хооронд интеграц аюулсан хийж том хэмжээнд дуугуулж чадж байгаа болохоор болчихж байгаа. Тэр том хэмжээний компани гэж байна. Тэгэхээр яг систем хэрхэн бүрэлдэж тогтож хэрхэн ажиллаж байгаа гэдэг шалтгаалаад тэр компанийн одоо Монголын нөхцөлтэй би буулгаж ойлгоод байна шүү дээ. Тэгвэл орлогоо үзэх өөр болоо гэж байгаа. Хүний тоотоо аваад үзэх. Дэлхийн нийтээр болохоор тэр орлого хүний нөөц гэдэг юмуд байдаг. Манай дээр болохоор тэр шууд буулгах хэрэг болж хөөждөг. Тэгэхээр жижиг компани болохоор яг өөрөө бийж л явдаг бизнес. Өөрөө зогсож л явдаг бизнес. Дундад хэмжээний болохоор тэр нь тодорхой хэмжээний бүтэц үүсгээд явдаг.
томд болохоор олон бүтцүүд хамтад ажиллаж явдаг гэж ойлгож байна. Таныг аз жаргал хөтлөн Happy Bell Podcast. Бизнесмен хүн амьдралаа одоо тэнцвэртэй авч явахын тулд одоо яах ёстой вэ? Маш чухал асуулт байна. Яг бол энэ өөрөө бизнесийн амжилтанд нөгөө талаараа аюул нөлөө үзүүлдэг зүйл багхгүй юу? Хүн ингээд амьдралын тэнцвэрийн асуудал гэж ярьдаг шүү дээ. Happy Bell гэдэг подкаст маань ийшээ чиглэж байгаа тийм ээ. Энэ дотор 5 хүчин зүйл нөлөөд юм байна гэдэг. Эрүүл мэндийн асуудал чухал байна. Хөрөнгө санхүүгийн тогтвортой байдал чухал байна тийм ээ. Гэр бүл дотор хайр сэтгэл бүр хүүхэд нэгний харилцаа маш том агуулга тийм ээ. За тэгээ өөрийнх нь сэтгэл зүй ба сэтгэлийн амар амгалан байдал тогтвортой байдал. За тэгээд ажил хөдөлмөр гэж байгаа тийм ээ. Ажил хөдөлмөр дотроо нөгөө бизнес гэж яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ яг нэг арга бэлэг шиг аль нэг нөхцөлдүүлж байгаа. Жишээлбэл бизнес гялалзаад байдаг эрүүл мэнд байхгүй бол яах вэ? Харин тийм. За гэтэл магадгүй бизнесийн сайн яваад байдаг үр хүүхдийн хүмүүжил алдчихвал яах вэ? Арга гэртээ анхаардаг хүүхдийн хүмүүжилд одоо анхаарах ус болоод. Тэгэхээр бизнесмен хүн бизнес удирдах байгаа хүн бол энэ бүх зүйлийг тэнцвэртэй авч явах шаардлага тулгарч байна гэсэн. Нөгөө бизнесээ системчлээгүйгээс болоод цаг нарг болчихж байгаа байхгүй. Цаг нарг гэдэг нь болохоор гэр бүлийн асуудал хүндэрч чинь, эрүүл мэндийн асуудал хүндэрч чинь. Тэгээд нөгөө хийж байгаа ажил нь бүр ингээд бүр өдөр шөнөгүй шахуу ажиллаад гэхлээр сэтгэл зүйн маш их дарамтанд орж ирэх ингээд нөгөө хүмүүс маань хийж байгаа зүйл маань хэдийгээр мөнгө болж байгаа боловч нөгөө талаараа аз жаргалгүй болчихно шүү дээ. Яах гэж бизнес хийж байгаа тэгвэл тийм яах гэж бидний үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр өртөөсөө бид аз жаргал бий болох гэж явж байгаа шүү дээ тийм. Тэр бусад зүйлүүдийг авчих хэрэгтэй. Тэрний дүнд бизнесээ системтэй он дарга зүүн дагуу өдөртөн зохион байгуулалт системийг яаралтай бүрдүүлж одоо түрүүний яриадс бүх зүйлүүдийг хийж явж нөгөө системд бүрдэн шүү дээ тийм. Тэгсний үр дүнд нөгөө зүйлүүд маань доктортой зөв одоо тэнцвэртэй явах боломжийг бий болно гэсэн. Тэгэхээр аль нэгээр бий бүрдүүлж байгаа л зүйл. Тэгээ энийг одоо их тийм таагүй хамсалтай жишээнүүд байдаг тийм. Маш одоо Монголд шүү дээ тийм. Маш том компани бий болгож чадсан байдаг. Тэр хүн эрүүл мэндэ алдсан байдаг. Эсвэл тэнцвэргүй байдлаас үүсэж байгаа зүйл багхгүй. Steve Jobs гэж яддаг Apple компани үүсгэж одоо дэлхийн хэмжээний компани. Гэтэл тэр хүн байхгүй шүү дээ тийм. Тийм одоо харамсалтай, гонигтай бас анхаараагүй зүйлүүд нэгэнд яваа цав хугацаа өнгөрснөдөө ингээд харахад бол энэ зүг авч явж байгаа гэдэг нь л одоо гол шалгуур юм билээ л дээ. Одоо нэг тэнцвэргүй байдалд ер нь гол одоо нөлөөлж байгаа хүчин зүйл цаг зохицуулалт, цаг ашиглалт байгаа тийм ээ. Салбар одоо саяхан хийсэн зүйлүүд дээрээ цагаа одоо хуваалцаагүй гэж юм уу. Тэр бизнесийн өсөд байдаг гэр бүлдээ гаргах цагаа гаргаагүйгээс одоо хүүхдүүдтэйгээ харьцах харилцаанд тий одоо мэдлэг дутагдсан гэсэн. Мэдлэг дутагдсан л байгаад байна тийм ээ. Тэгээ энийг их хожуу ухаардаг юм билээ л дээ хүмүүс тий. Өө би энийг алдсан байж тээ. Би одоо ингээд нэг мөнгөд олдоод энэ хүмүүсийн гэр бүлээ тэгжээж нэг тэтгэж яхад нэг үүрэг гээд авчдаг. Тэгээл тэр хүмүүс ингээд алдчихдаг юм байна. Дараа нь эргээд харахад тэр үе цагаа зарцуулж чадахгүй бай. Цагаа зарцуулах гэхээр нөгөө бизнесээ давж чадахгүй бай. Бизнесээ давж чадахгүй байгаад цааш шалтгаан нь нөгөө түрүүний яриадсэн олон асуудлуудыг орхитуулсан бодвол явж системтэй системчлээд сайн чадаад өөрөө бизнесээсээ холдож чадаад өөрөө дээр нь гарч чадна гэж яриад байна. Тэгж чадвал тэр хүнд бол ерөнхийдөө цаг зарцуулах, үр хүүхдээ цаг зарцуулах, эргүүлдэ тий. Одоо хөрөнгө санхүү хөрөнгө оруулалт шууд шуурх гэдэг байгаа шүү дээ тий. Доктортой санхүүгийн эрхчлөлөөр бол хөрөнгө оруулалтыг бий болгох чадаад хөрөнгийг удирч чадсан үнийг бий болгож байна. Тэр боломжийг мэдлэг байхгүй. Туршлага, чадвар тэрийг бий болгох цагаа гаргаж ирэх. Тэхийн тулд хүн ер нь тал талын ур чадварыг эзэмшиж магадгүй тийм ур чадвар байхгүй ч гэсэн сургалтаар одоо тийм авч ур чадварыг нэмэгдүүлэх. Байнга суралцах. Байнга суралцахтаа. Байнга суралцах. Тэгээд ер нь цаг төлөвлөлт бол аюул чухал зүйл юм. Ер нь бол биднээс монголчуудад нэг дийлэнхтэй яг энэ төр мэдлэг алдаанууд нүүдэлж юм бас холбоотой. Сэтгэлгээний бас хэв маяг одоо нөлөөлдөг. Энэ дээр нэг
цагийн хулгайч хийж байгаа. Аа. Одоо өөрийн чинь цагийг хулгайлаад байгаа тийм буруу дадлууд гэдэг байхгүй дадал бичлүүдийг тэрийг их соргог ажиллаад тэр буруу дадлуудыг л алга болгох талаар ажиллууд бас нэг өөрийгөө сурч хөгжүүлээд байх боломж гараад ирэх одоо боломжтой л гэсэн. Тийм биз дээ. Би бас нөгөө цаг ашиглалтын дээрээ сүүдэд бас нэг арга суралцаад 3 цаг тутамдаа өөрийгөө яг юу хийсэн гэдэг дээрээ анализ хийгээд байдаг. Тэгэхээр нөгөө гар утсаа байн гараад идэг хүн чинь би чинь энэ цагаа одоо намайг 30 өдөрт 30 минут цаг зарцуулаад гэдэг ч юм уу тий. Яг тэр төлөвлөсөн юмныхаа дагуу бас нөгөө зорилгынхаа төлөө цаг зарцуулаад ирэхлээр дараа нөгөө дүгнээд ирэхлээр нөгөө таны олон зүйлийг амжилт. тий олон зүйлийг ингээд амжуулсан байдаг. Тэгэхээр нөгөө таны эдгээр одоо саяын хүчин зүйлүүдийг тэнцвэртэй авч явахын тулд яалтчгүй нөгөө цагийн менежмент цаг ашиглах бас чухал гэдгийг бас ойлгох явж байгаа. Яг зөв тэр аюул чухал санаа байна. Төвлөрөх хэрэгтэй. Төвлөрч чадсан хүн аюул сайн зүйлүүдийг авдаг тий. Сурвалж ном уншиж бай. Подкаст сонсож бай тий. Өөрийнхөө оюуныг л сайн хоолой бичиж хэвээр өдөр талбай. Гэтэл тэрэнд байх цаг байдгүй. Тийм. Яг цаг байхгүй бас нэг шалтгаан нь буруу дадлуудыг авсан байдаг. Дадал бичлүүдийг авсан байдаг. Тэгээд тэрийг анхаарах. 3 цагийн зайтайгаар хийж байгаа зүйлүүдээ ингээд дүгнээ явчихгаа энэ дээр юм одоо хулгайч байгаа юм биш үү гэдэг. Тийм. Одоо хүүхдтэй хүртэл яг чанартай цаг зарцуулна гэхээр яг зөвхөн тэр хүүхдийнхаа одоо ярьж байгаа зүйл дээр юу яа төвлөрөх ч юм уу тий. Бизнес хийж байгаа тохиолдолд яг тэрнийхээ юм тэр гэрээ хэлцлээ юм уу яг зөвхөн тэрэн дээр олон зүйл дээр яахгүй зөвхөн тэр цагтаа ганц тэр зүйлийг төвлөрнө гэхээр гараас удаасан нэг чанартай зүйл гарах. Хүчил нөөц чанар тийм. Санал нэг бай. Таныг аз жаргалд хөтлөн Happy Bell podcast. За энэ удаагийн подкаст маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд ярьцлага маань бас нэлээд гоё сонирхолтой. Би ч гэсэн бас өөрөө нөгөө ойлгоогүй байсан ойлголтууд бас нэлээд сайн мэдж авлаа. Тэгээд танд хэлэх зүйл байна. Тэгээ Happy Bell гэдэг энэ подкастны одоо их олон цуврал явна гэдэг нь төлөвлөж байгаа, зорж байгаа. Тэгээд өнөөдрийн үед бол миний зүгээс зочин өөрөө туршлага хуваалцах гэхээр бас мэдээлэл хэлбэрийн одоо ийм байр сууриас оролцлоо. Өмнөх подкастн дээр болохоор би ярьцлага авдаг хүнээр орсон шүү дээ. Тэгэхээр Happy Bell подкастыг бид зохион байгуулж арга хэлбэр нь болохоор нээлттэй байгаа. Зөвхөн нэг хүн тулгуурлаад нэг асуулт асуудаг тийм ээ. Эхээсээ илүүтэй амьдралын одоо аз жаргалтай байхад, тэнцвэртэй байхад чухал тэм хүчин зүйлүүдийг мэддэг. Энэ дээр одоо туршлагатай хүмүүсийг татан оролцуулъя. Хэн ч гэсэн энэ дээр нээлттэй асуулт асуугаа. Ингээд орчихё гэдэг юм загвартай биднес энийг одоо явуулж байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө энэ подкастуудын юунд бол шинэлэг юм загвар байх болов гэж харж байгаа. Тэгээ магадгүй дараагийн энэ дугаараар би өөрөө асуулт асуусан гэж сууж магадгүй. Тэгэхээр подкаст сонсож байгаа хүмүүст бол энэ өөрөө сонирхолтой бас ингээд гайхаад ах хэрэггүй гэж хэлгээд байна л да. Биднес нээлттэй загвар авч явж байгаа шүү. Таныг аз жаргалд хөтлөн Happy Bell podcast. За энэ удаагийн дугаар та бүхэнд таалагдсан бол лайк дараад манай YouTube сувгийг дагараа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Насан туршдаа суралцагч байм. Цахим их сургууль Bell Pocket University